Уран 7 цаг ирж байгаатай холбоотойгоор үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөө 6-аас 8 цагийн хооронд 200-аас 300 иргэн гүйж дасгал хөдөлгөөн хийдэг байна. Тэд гүйж дасгал хөдөлгөөн хийснээр илүүдэлжин хөдөлгөөний дутагдлаасаа салж байгаа юм. За мөн зөвхөн биеийн эрүүл мэнд бус сэтгэл зүйн хувьд эргүүлж тухайн өдрийн ажлаа илүү үр дүнтэй бүтээмжтэй өнгөрөөдөг болсон байна. Би олон 81-тэй болцсон гэж байна. Гэхдээ ерөнхийдөө 6 усаас 8:30 хүртэл 2 цаг л явна да. Эрүүл мэндийн ямар дасгал хөдөлгөөн хийснээр яг сэтгэл санаа тайвширна. Сэтгэл санааны урамшуул өөрөө өгж байгаа. Нэг хоёрдугаар хөдөлгөөн гэдэг чинь хүний өөрийн ирэхгүй байсгаж байгаа хөө сэтгэлийг байсгаж. Тийм учраас энд л дуртай байна. Тэрнээс өглөө усаад энэ цаг уухтай ажиллах шүү дээ. Ялгаагүй шүү дээ. Сэтгэлийн таашаал авна. Энэ бол зөвхөн нэг тийм өөрөөрөө алууж байгаа юм байх. Аяндаа л ерөөсөө энэ чинь тийм рефлекс тогтчихдог байхгүй. Өглөөний минь даха. Өглөөний минь дээ. За дасгал хөдөлгөөн хийгээгүй. Дасгалаа хийгээд өглөө. Одоо нэг Улаанбаатар марафон болох гэж байгаа 5 сард. Тэгээ жил болгонгүйд одоо өнгөрсөн жилүүд л гүйсэн. Тэгээ одоо 3 дахь жилдээ гүйх гэх нэг бэлтгэлдээ гарч явж байгаа. Ер нь гүйдэг, дасгал хийдэг. Манай гэрийн хажууд та. Ер нь тэгээд ингээд одоо бас ажил бас хөдөө байна. Тэг бараад. Тэгээд хот гэрийн хажууд. Тэгээ ер нь ингээд нэг тасралтгүй одоо 9 жил гүйж 20 кг одоо жингээ хийсэн их тарган байсан. Тэ одоо ингээд айгүй гоё жингээ асгарч эрүүл сарвал болоод бүр их гоё өвчин зовлонгүй айгүй сайхан байна тэ. Ер нь ингээд спортоор одоо ингээд юм дасгал хөдөлгөөн гүйлт алхалтаар хичээж байгаа бас айгүй одоо их гоё цоглоо хийдэж шээ ер нь тийм тэ. Одоо 4 сарын 26-нд аймгийн Лондон ордын марафонд бэлтгэл хийж байна. Одоо тэгээд 10 оны дараа Лондон руу явна. Спорт хичээлээр бол 25 жил болж байгаа. Тэгэл яг анх аймаг дархан байсан. Одоо 63 болоо жинтэй болсон байгаа. Сэтгэл санааны хувьд бас нэлээ эрг өөрчлөлт бас ирсэн баг тий. Сайхан сэтгэлтэй болсон. Тэгэл хүн амьтантай биегээ зүй авч явдаг болсон. Тэгэл бүх хүмүүсээ танд мэддэг хүмүүс бүтээн нам мэдэл яг дараа гоё биетэй бас маань яа. Ах нь бол гүйлтийн спортоор бол зүгээр яг өөрийнх нь нэг одоо сүүлийн үед нийлүүлж ингэж байгаа шүү дээ. Энийг нэг багсгахчигээ тэгэл өглөөд өөрийнхөө боломжоор зүртгүүл нэг хоёр тойрчдаг. Тэгээ боломжоор жоохон шогшоод ингэ явж байгаа. Түнс ах нь гүйлтийн спорт хүн бол биш чөлөөт бүхийн спорт хүн боо жоохон нийлүүлжинтэй болчиход тэрийг бас нэг юмгүйгээр өөрийгөө жоохон илаашруулж ихэсэн жингээ багсгах гэсэн зорилготой л өглөө болох ингээд алхаж гүйж байгаа шогсож байгаа. Тийм нэг яг сүүлд бол нийт тэмцээн болон гэж явж ирсээр тогтмол одоо яг 12 дахь хоногт өглөө болгон гарч байна. Аваа юу ажиж хасагч байна. Одоо нэг 3 хил гарan хасчаад тийш. Өстой гоё штэ. Айгүй би хөнгөрөөл үдээсээ. Өглөөд одоо ингээд гарахгүй болохоор бүр цаанаас ингээд юм дутуу заавалч ингээд гарч байгаа. Амжилт хүсье.